Энэ хэсгээс та багийн бүтэц буюу баг командын задаргааг оноо урамшууллын хамтаар мэдэх боломжтой. Жишээ болох үүднээс би Саран Туяа гэсэн хүний бүртгэлийг нээсэн байна. Ингээд энд тухайн хүний бүртгэлийн дугаар, овог нэр, мөн оноо баал нь харагдаж байна. Харин энд байгаа бөмбөлөг нь тухайн хүн ямар цолтой байгааг илэрхийлж байгаа юм. Нийтдээ 8 янзын цол байгаа. Тэр цолууд нь энэхүү 8 янзын өнгөтэй 8 янзын хэлбэртэй бөмбөлөгнүүдээр илэрхийлэгдэж байгаа юм. Энэ хүний хувьд цагаан алтан дистрибьютор гэсэн цолтой байх нэ. Үүний урд байгаа нэмэх тэмдэгтэй нүдийг дарахад энэ цаашаа задарна гэсэн утгатай. Задарсны дараа хасах болж хуурж байна. Ингээд нийтдээ энэ хүний баг нь яаж задарч байгааг эндээс дэлгэрэнгүй харж болно. 5 хүнийх нь 4 цаашаа задарсан байгааг та бүхэн харж байна. Ингээд энэхүү нүдэн дээр дарсны дараа цаашаа баг команд нь яаж задарч байгааг өөрөө төвөггүй харах боломжтой юм. Мөн баг командынхаа хүмүүс нь ямар цолоор эсэж байгаагаа харах боломжтой. Энд ард байгаа энэхүү тоонууд нь өнгнөөсөө хамаарат өөрөөр утгыг илэрхийлж байгаа. Хөх өнгөтэй цалин бодох оноо, ногоон нь багийн оноо, харин улаан нь хувийн оноо гэх зэргээр энд тайлбарууд нь дэлгэрэнгүй байж байна. Ингээд зарим хүнийх төр энэхүү Саран Туяа гэдэг хүний бүртгэлийн дугаар нэрнийх нь ард байрлаж байгаа. Энэ нь болохоор тухайн хүн энэ хүнийг урьсан гэсэн утгатай юм. Зөвхөн өөрийнх нь урьсан хүнийх нь ард бүртгэлийн дугаар байрлаж байгаа. Ингээд энэ хүн нийтдээ 1 цагаан алт, 2 мөнгө, 2 алтан дистрибьютортай байх нь. Харин энэ хэсэгт огноо гэж байгаа. Энэхүү огноо нь болохоор 7 хоногт энэхүү баг маань хэдэн оноотой явж байгааг харуулж байгаа юм. Энд чи 2012 оны 1 сарын 9-ээс 2012 оны 1 сарын 15 гэсэн байна. Энэ хугацаанд энэхүү баг командын нийт үзүүлэлтүүдийг энэ чинь харуулж байгаа юм. Та өмнөх 7 хоногийнхаа тоо үзүүлэлтүүдийг харахыг хүсэх юм бол энэ суман дээр дарснаар өмнөх 7 хоногийн үзүүлэлтүүдийг харах боломжтой. Ингээд сум дээр дарахад он сар өдрүүд 7 хоногоор урагшилж байна. За ингээд буцаад дараагийнхаа 7 хоног руу орё гэх юм бол энэ талтанд байгаа сумыг дарна. Гэх мэтээр та өөрийнхөө оног харах боломжтой байх нэ.